Сайн байна уу? Гангагийн төр хүлээ дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд ердөө 4 аккорд ашиглаж байгаа. Дуучинтай ижлэгэн өнгөөр дуулахыг хүсвэл капогоо 1-р ладан дээр хавчаарай. Аккордоо харцгаая. За эхнийх нь ми минор. За ингэхдээ ихэнхдээ бид нар уцаа татаж тоглоно. Тийм болохоор ми минор гэдэг аккорд дээрээ чихчийн хуруугаа 3-р ладны 2-р утсан дээр нэмж тавьж өгөөрэй. Ми минор. За дараагийнх нь до мажор бид нэр ингэж барьдаг. Гэхдээ ми минороос шилжихдээ чихчийн хуруугаа авалгүйгээр энэ хоёр хуруугаараа до мажор руугаа шилжээд 1-р хуруу тавьсан тавиагүй ялгаагүй учраас энэ. За дараа нь соль мажор энэ хоёр хуруу дээшлээд муу ялгаагүй энийг 1-р утсан дээр тавих ёстой боловч чихчийн хуруу маань эндээ хിവэрэл байж байна. Сүүлийнх нь ре мажор. Ре мажорыг бид нар ингэж барьдаг. Гэхдээ 1-р утсан дээр хуруу тавихгүй. Тэгэхээр энэ чихчийн хуруу маань байж л байна. Зөвхөн 3-р утсан дээр хуруугаа тавиад. За энэ 4 аккордыг ашиглана. Бидний хамгийн ихний татах таталт бол ми минороо бариад 5, 4, 3, 2 гэсэн 4 утсан дээр хуруунуудаа байрлуулад зэрэг татаад дараа нь 2, 3, 4-р утас буюу энэ 3-аар хамт татна. Буцаагаад энэ утаснуудаа хуруугаараа цохиж хаана дахиад бүгднгийн дөрүүлэнгийн хамт татлаа. Дахиад доотлын 3-ыг хамт татлаа. Хаалаа. За ерөөсөө энийгээ давтаал яваад байна гэсэн үг. Тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и болно гэсэн үг. Одоо до мажор руу шилжлээ. Мөн адилхан яг энэ утаснуудаа татна. 1 и 2 и 3 и 4 и. За одоо соль мажор руу дээш шилжлээ. Тэгэхээр энэ 6-р утсаа бид нар дуургах хэрэгтэй. Тийм учраас 6-р утсаа доотлын 3-тойгоо хамт татъя. 1 и 2 и 3 и 4 и. За одоо сүүлийнх нь ре мажор те. Мөн 5, 4, 3, 2-р утсыг хамт татна. 1 и 2 и 3 и 4 и. За одоо энийг эхнээс нь тойруулаад үзье. Интро хэсэг маань яг адилхан ингэж явна. 2 удаа тоглоно. Эхний удаагийн ре мажорын төгсгөл дээр 2 дахь гитар буюу соло хэсэг орж ирнэ. За энийх нь табыг эхлээд хэдүүлээ харцгаая. 3-р утсан дээр эхэлж байгаа. 3-р утсаа хоос нь татаад тэгээ 2-р ладан дээр хуруу тавилаа. Өөрөөр хэлбэл сүүлийн тактны 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий гэдэг дээр соло орчихно гэсэн үг. Эндээсээ 2-р ладнасаа 4 рүү гулсна. 1-ий, 2-ий, 3-ий дахиад 4-ий дээр нь буцаад 2-р лад хуруугаа аваад хоосон. За одоо 2-р утасны 2-р ладаас 3 руу гулсуулна. Дахиад 1-ий, 2-ий, 3-ий гэж тоолоод буцаад 4-ий дээр нь 3-р утсаа хоосон татаад дахиад 2-р ладан дээр дарлаа. Дахиад гулсуулаад 4-р лад. За одоо эндээсээ 4-ий дээрээ 4-р лад, 2-р лад, дараагийн такт дээр нь 4-р утасныхаа 3-р ладнаас 4 рүү гулсуулна. За одоо тоолох юм бол 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий, 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий, 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий, 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий, 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За интро хэсэг бол ингэж болчихж байгаа. 2 гитар нийлээ тоглохоор ямар сонсогдохыг хэдүүлээ үзцгээе.
ингээл үргэлжлүүлээд яг адилхан таталтай хийгээд дуу руугаа ороод явчихна. Хэдүүлээ эхний хэсгийг жишээ олгоод дуулаад үзье. Ахяадыг удаа дурлаач гэд хоёрын харааруулээ. Арайлыг хүнгэсэн болохоор би ахиад зовхыг хүсэхгүй л байна. Хүсэхгүй л байна. Би чамайг хүлээж байна. Миний хүлэн чулууны нарав мэн. Хүлээ би хүлээ. Дүрхүүлээ, дүрхүүлээ, дүрхүүлээ. Дүрхүүлээ, дүрхүүлээ. Дүрхүүлээ, дүрхүүлээ. Бүр зорилгуулээ. За ингээл үргэлжлүүлээд яваад ах нь байна. За хурууга түр амрааж агаарай. Манайхаас гаргасан гитар укулеле хөгжмөөр тоглож болох Монгол дууны 3 цоврал ном байгаа. Эдгээр номууд маань яг одоо Pagma Publishing.com сайт дээр бүгдээрээ хэмдэрсэн байгаа. 3 номоо багцаар нь авах юм бол бүр хэмдэрсэн байгаа. Тэрийн боломжийг ашиглаад захиалга хийгээд гэртээ хөргүүлээд аваарай. За дандаа энэ таталтаараа яваад ээж болно. Үгэлдэг хэсгүүд дээр цохилтоор мэдээж жоохон тоглол гой сонсогдно. За дандаа доошоо цохилт байгаа. 1 2 и гэдэг дээр доошоо тэгээд 3 и 4 и 1 2 3 4 1 2 3 4 4 арыг бол ерөөхдөө зөөлхөн зохичиж болно. Энэ цохилтоо арай баяжуулах юм бол бүх хэсгүүд дээр доошоо зохиж болно. 1 2 3 и 4 тэгээ арийнхаа эдээр доошоо дэшээ 4 и ийм цохилт ээж болно. Гэхдээ энийг бүгднийг 1 2 3 ингэж тоглох юм бол мохоо сонсогдсон шүү дээ. Тэгэхээр яах вэ гэхээр яг энэ өмнөх цохилт шигээ зөвхөн 1 болон 2-ын ари и тэгээд 4 дээрээ акцент өгөөд бусад үед нь цохоогүйтэй адилхан зөөлөн зохиж болно гэсэн. Өөрөөр хэлбэл 1 и 2 и 3 и 4 и бас тэгэн цохихийн төдөө сонсогдно. Гэтэ энийг хийхдээ энэ гарынхаа ар хэсгээр гитарынхаа энэ гүүр хэсгийн маарны энэ хавьд ингээд хаагаа тавьчин. Тэгэхээр саяныхаа цохилтыг хийхдээ ингээд сонсогч байгаад ингэж биш. Хаацсан учраас одоо саяны цохилтыг хийхдээ илүү гоё сонсогдно гэсэн. 1 2 и 3 и 4 и тиймээс 1 2 и 3 и тэгээд болно гэсэн. За би хипхоп хэсгийг нь дуулж чадахгүй учраас хэдүүлээ эхний хэсгээ дахиад дуулаад жишээ олгоод үзье. Ахяаны года дурлаач гэд хоёрын тэнгэр харааруулээ. Харааруулээ. Арайлыг гүнгэсэн болохоор би ахиа зовхыг хүсэхгүй л байна. Хүсэхгүй л байна. Би чамайг хүлээж байна. Хүлээж чулууны нарав мэн. Хүлээ би хүлээ. Ингээл бидний нөгөө өмнөх бүх дуунуудтай ашигладаг 4-4 цохилтуудаа хийгээд баяжуулаад янз бүрээр тоглож болох нь байна. Үндсэн дуу маань ерөөхдөө бол энэ таталт тэгээ саяны 1 2 3 4 энэ цохилтоор явдаг байх нэ. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.